За сайн бацгаана уу эцэгчүүдээ. Бага насны хүүхдийн төрөмгийн зан түүнийг эргээр шийдвэрлэх зөвлөмжөө хүргэж байна. Төрөмгийн зан гэж юу юм бэ? Хүүхдийн насны онцлог байгаа. 3-аас доош насныханд бол их хөвчлээ илэрдэг. Сонирхсан зүйлээ авах гэснээ бусдад ойлгуулж чадахгүй учраас тэр хүүхэд тийм зан авир гаргаж байгаа. Үгээр илэрхийлж чадахгүй болохоор үйлдэлээр илэрхийлээд байдаг байна. Эцэг та яг энэ үед юу хийх ёстой вэ гэхээр миний хүүхэд хэдэн настай байлээ гэдгийг бас бодолцож үзэж бодиттой байх хэрэгтэй. Чи том болцохоо тэглээ. Бол тоглоом авах гэж дайрлаад уйллаа гэл ингээ загнаад ичихлээ. За сайн үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Хүүхдээ эргүүл цохоод авах юм бол хүүхэд чинь таныг эргүүлээд л цохоод авна гэсэн үг. За хүсэлтээ эргээд эрхэлэх хэрэгтэй. Миний хүү битгийг үгээдээ гэдэг ахын миний хүү алхаад яваарэ. Болохгүй, үгүй, бойл, үгүй гэсэн үгнүүдийг хүүхд хамгийн түрүү хүлээж авдаг. За уйтахгүй байх хэрэгтэй. Та ямар нэгэн бүр чухал ажилтаа үеч гэсэн үед ганцаар ингэ орхихгүйгээр нүднийхээ харах газар байлгаад аюулгүй орчныг сайн бүрдүүлээд байл. Үе хүүхдтэйгээ анхаарч явах хэрэгтэй. За эерэг зан үйлийг сайшааж явах хэрэгтэй. Тохирсон магтаалыг ихтүүлэхгүй, магтаалд нь бас бялууруулахгүй байх хэрэгтэй. Миний хүү тоглоомоо ураасанд нь сайн байна. Түүнээс миний хүү сайн шүү, миний хүү ста мундаг гэд битүүгээр тийм магтаад ажиллахгүй те. Яг миний хүү чинь хувцаа ураасан стай сайн байна. Яг тэр тохирсон магтаалыг өгч явах хэрэгтэй. Шаардлагатай үед хөндлөнгөөс оролцох хэрэгтэй тий. Тоглож байгаа үед аюултай нөхцөл байдал үүсэх юм бол хөндлөнгөөс оролцож урьдчилан сэргийлэх хэрэгтэй болдог. Төрөмгийн зан гаргасан хүүхдүүдэд хэрхэн ажиллах вэ гэхээр та өөрөө их тайван байх хэрэгтэй. Хүүхэд уйлал юм нэхэл уйлал гэж байгаа үед адил загнаад зандраад иж болохгүй. За тэг хүүхдэд тайвшруулна, мэдээж тэрвээ тайвшруулна. За тэгээ дараа нь тайвширсныхан дараа асуудлын учрыг олно. За дараа нь зүүн үгээр тайлбарлаж хэлнэ. Нэг бол биеэрээ үзүүлнэ. За хүн юу тарина түүнийг хурааж аавна. Хүүхэд ээж аав болон том хүмүүсийг харж дуурайж өсдөг байх нэ. Та бид нар хүүхдийн төл юм шүү. Баярлалаа.